За тэгэхээр ерөнхий сайдын хувьд өчигдөр бас улсын хурал судалтай одоо хүн нам болох танаа нам тийм ээ иргэний зэрэг ногоо нам үндэсний эсэл зэрэг намын дарга нарт бол бас хамтран ажиллах санал хөрвүүлсэн байна. Тэгэхээр таны хувьд бас хүн намын гишүүний хувьд тухайн одоо танаа намын даргад ирсэн саналтай танилцсан уу? Гишүүдтэй та бүхэнд бас танилцуулсан уу? Өнөөдөр бас хуралдана гэсэн тавтай байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр бид ер нь бол намын дарга яг албан бичиг гэрэнгүүт удирдах зөвлөлийн хурлаа зарлаад өчтөр бол хүн намын удирдах зөвлөл хурлцсан. Эндээс бол за ямар ч байсан дөрмийн дагуу төлөөлөх зөвлөлөө хуралдуулъя. Тэр нь одоо өнөөдөр 10 цагаас төлөөлөх зөвлөл одоо дөрмийн дагуу хуралдах гэж байна. Тэгээд төлөөлөх зөвлөлөөр ер нь бол энэ тухайн одоо засагт хамтарч орох энэ урилгын талаар намын төлөөлөх зөвлөл буюу одоо гол удирдах байгууллага хэлцгэр байгаа гэсэн үг. За өнгөрсөн бас энэ хамтарсан засгийн газар очих үед тийм ээ одоо танаа намын дарга болон таны зүгээс байр суурь илэрхийлжсэн. За өнөөдрийн бас байр суурь нь тийм ээ хэвэндээ байгаа юу? Ер нь цаашид ер нь хамтарлаа гэхэд гол анхаарах зүйлийг бас юу гэж үзэж байна вэ? За улсын хурлын даргын хувьд бол бас геополитикийн эцэгтэй энэ хүн нөхцөл заман одоо уулуурхан бүтээгдэхүүний ханшин уналтч гэдэг юм те эдийн засгийн хүнд нөхцөлд бол үндэсний эв нэгдлийг хангах нь чухал байна гэж агуулгатаа тусгасан байсан шүү дээ. Тэгэхээр энийг нь бас хэрэглээж байгаа. Ер нь бол миний хувьд бол анхнаасаа л нэгд бид нэр анх хамтарсан засагт нэгдэж орсноороо шийдвэрээ гаргасан. Энэ дээр бол хэвээрээ байгаа. Энэ удаагийн урилгыг ч гэсэн хүлээж аваад цаашдаа өмнө эхлүүлсэн ажлаа дуусгах буюу нэгэнт одоо засгийн газрын үйл ажиллагааны одоо 24-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт яг хүн намын мөрийн хөтөлбөрөөс эрчим хүчний реформ, боловсролын реформ бол маш одоо өндөр хувьтайгаар орсон. Тэгэхээр нэгэнт улс төрийн намын зорилго юу байдг вэ гэхээр сонгуульд орсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, одоо сонгогчдоо тэрнийхээ үйл ажиллагааныхаа тайлагнах 4 жилийн дараа тийм ээ. Тэгэхээр энэ талаасаа бол цаашаа үргэлжлүүлээд боловсролын реформ, эрчим хүчний реформоо явуулахад одоо өөрсдийн зүгээс хувь нэмэр оруулаа явна л гэж харж байгаа. За баярлалаа. За баярлалаа.